За тэгэхээр бид ковидын өмнө буюу 2019 онд Монгол улсын агаарын орон зайгаар нэг өдөрт 400-аас 450 агаарын хөлөгт үйлчилжсэн. За ковидын дараа буюу мөн бас Оросын албаны улс Украин улстай холбоотойгоор Монгол улсын агаарын зай дамжин нислэг буурсан. За эргээд одоо биднээс хэрэгж байна. Өнөөдрийн байдлаар нэг өдөр бол 200-аас 250 нислэг Монгол улсын агаарын орон зай дамжин өнгөрч байна. За Монгол улсад зорчин ирж байгаа юм. Монгол улсаас явж байгаа нислэг бол 50 нийтдээ нэг өдөрт 300 агаарын хөлгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. За манай агаарын навигацийн үйлчлэгээ бол дэлхийн жишгт хүрсэн. Гэхдээ бид өнөөдрийн байгаа байдлаасаа дахин энэ одоо өөрчлөлт шинжлэгдэж байгаа орчинд тоног төхөөрөмжөө шинжлэх. За шинээр одоо либералчилж одоо бүх бүс нутгуудаа хамтарч аюулгүй байдал хангалттай онцгоор анхаарч байна. Урд нь бол бүс нутгууд бол хамтарч шийддэг асуудлууд байсан. За өнөөдрийн хурлаар бол бид бас хамтраад Аз намхан лам бүсийн орнууд нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар агаарын навигацийн үйлчилгээг яаж сайжруулах тал дээр одоо зөвшөөрч ашиглалттай хурлал хийж байгаа. За уяс гаднаас навигацийн одоо хураамж гэж ярьдаг. За мэдээж хэрэг одоогийн байдлаар бол төсөвт яг төвлөрөөд явж байгаа шүү дээ. Яг үүнээс гадна энэ бол яг үнэн хэрэгтэй аюулгүй байдлыг нэмэгдүүлэхтэй аюулгүй байдал чиглэл рүүгээ илүү зарцуулагдах хэрэгтэй гэдэг байр суурь бол бас хурлын үеэр бол олон улсын байгууллагуудад илэрхийлжсэн гэсэн. Тэгэхээр таны бодлоор бас энэ хураамжийн энэ чиглэл дээрээс ямар зүйлүүд бас тутагч байгаа болов? Тэгэхээр ИКО-гийн гишүүн 193 орн хэн нэгнийхээ нутгийн дэвсгэртэйгээр агаарын орон зайг үнгүй нислэг үйлдэл заасан байдаг. За гагцгүй тус нутгийн дэвсгэртэйгээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлөг агаарын навигацийн үйлчлэгээ үзүүлэх хураамж гэдэг төлбөр авах хэрэгтэй. За энэ төлбөр бол эргээд нислэгийн аюулгүй байдалд зарцуулах ёстой. За өнөөдрийн хүртэл Монгол улсын агаарын орон зайгаар нислэг өнгөрч байгаа нислэгүүдэд үйлчлэгээ үзүүлснээр хариуд агаарын навигацийн хураамж аваад энийг нислэгийн аюулгүй байдал загтан зарцуулах мөн түншлэн бас тодорхой хэмжээний одоо бас хөрөнгийг одоо хөрөн мөнгийг бид бас усын төсөв төлөвлөрүүлж ирсэн. Ер нь бол цаашдаа агаарын навигацийн үйлчлэгээ үзүүлэх хураамжийг болвол нислэгийн аюулгүй байдалд зориулах тоног төхөөрөмж, за мэрэгчлэнүүдийн сургалт, за цалин хангамж, аюулгүй байдал зарцуулах ёстой байдаг гишүүн орнууд. Чикаго конвенцийн гэрээ заасан байдаг, үүрэг хүлээсэн байдаг. Улс олон өөрийн нутгийн дэвсгэртэйгээр нислэг үйлдэж байгаа олон улсын бол орон нутгийн нислэгүүдийг аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байдаг. За тэгэхээр салбар талаас аваад үзэх юм бол ер нь олон улсад бол нэлээдгүй өөдрөг хүлээлттэйгээ за дотоодд ч гэсэндээ салбарын хөгжлийг бас энэ хуралд оролцож байгаа хүмүүс бол нэлээдгүй өөдрөг байдлаар харж байна. Тэгэхээр таны хувьд бас энэ оны гол сорилтыг бас ямар байдлаар харж байна? Яг навигацийн үйлчлэгээ явуулж байгаа компаниудын хувьд бас ямар одоо гол ажлууд дээр төвлөрөө ажиллах шаардлагатай бол гэж таны хувьд харж байна? Тийм. Тэгэхээр Монгол улсын эсрэг салбар өнөөдөр түүх 100 жилийн яваа тэмдэглэл өнгөрүүлж байна. Энэ 100 жилийн хугацаанд маш их өсрөнгө хөгжиж ирсэн. Өнөөдөр төрөл бүрийн агаарын тээвэрлэгч компаниудыг Монгол улсын агаарын орон зайд аюулгүй нэвтрэн өнгөрүүлж байна. 24 цагийн үйлчлэгээр бид цаашдаа ойрын хугацаанд нөөц 2 дахь агаарын нислэг хөдөлгөөний төвийг барьж байгуулахар төлөвлөн ажиллаж байна. За энэ бол өнөөдөр байгаа төвөө дахин 2 дахь нислэг хөдөлгөөний төв бий болгох гэж байна. Мөн цаашлаад 2 дахь бие даасан нислэг хөдөлгөөний төвийг сайн шалгалт хотод одоо байгуулахаар тээж зүй ажлын даатгаврыг хийгээд эхэлж байна. Энэ тохиолдолд бид улам агаарын аюулгүй байдал хангах үйлчилгээг сайжруулж дэлхийн жишгт бүс нутгийн хэмжээнд тэргүүлэгч байгуулах болохыг зорин ажиллаж байна.